Сайн байцгаана уу? Би олон улсад англи хэл заах хэрэгтэй багш тогтох хоёр байна. Энэ бол миний English Spanish тоогийн сувг маань. Энд би англи хэлийг суурь тавин эхнээс нь зааж байна. Өнөөдрийн хичээлээр би present simple буюу энгийн одоо цаг үзнэ. Төгсгөл хүртэл хамт байгаарай. Шинэ хичээл бүрийг үзэхийг хүсвэл сувгийг минь дагахаагүй мартаарай. Present simple. Энгийн одоо цаг. За энэ одоо энгийн одоо цагийг бол ер нь аливаа нэг зүйлийг тогтмол хийдэг. Одоо дадал, зуршил болсон зүйлийг илэрхийлэхэд хэрэгэлдэг. Жишээ харъя. I drink tea every morning. Би өглөө бүр цай уудаг. She works in an office. Тэр эмэгтэй оффист ажилладаг. Энгийн өгүүлбэрийг одоо яаж орчуулдаг вэ? Тэр орчуулгатаа хамт харъя. Ерөнхийдөө тэгдэг, ингэдэг, дагдаг, догдог гэж төгсдөг аливаа үйл үг маань. Тэгэхээр одоо энэ цагийн хувиргалыг эхлээд харъя. I, we, you, they дээр үйл үг хэвээр авдаг. Play, go, work гэд. Тэгэхээр энэ одоо биеийн төлөөний нэрүүдийн аль хүснээ аваад одоо энэ үйл өгүүдийг хэрэглэхэд I play чинь би тоглодог. We go гэх юм бол бид нар явдаг, сургууль руугаа явдаг, хаашаа явдаг байдیں۔ You эсвэл they work тэд нар ажил хийдэг. Эсвэл та чи ажил хийдэг. Тэгэнгүүт he, she, it-ийн хувьд болохоор үйл үгийн араас s юм уу es авдаг. Plays, goes, works. Тэгэхээр ямар үед s-ийг аваад ямар үед es-ийг аваад дуудлага нь яаж байгааг би дараагийнхаа одоо слайдаар харуулна. Орчуулгын хувьд бол энд ямар ч ялгаа байхгүй. Жишээ нь he plays гэх юм бол тэр эрэгтэй тоглодог. She goes гэх юм бол тэр эмэгтэй явдаг, одоо хаашаа явдаг байдیں۔ It works гэх юм бол энэ зүйл хийдэг, бүтдэг, ажилдаг гэдэг юм уу тэгж хэлнэ. Тэгэхээр орчуулгын хувьд ямар ч ялгаа байхгүй. Зөвхөн англи дээр хэлэхдээ I, we, you, they дээр үйл үг хэвээрээ he, she, it дээр заавал s юм уу es авч иж одоо чөлөөтэй сайхан ойлголцдог. Жишээ үзье. I go to school every day. Би өдөр бүр сургуультай явдаг. She plays the guitar. Тэр эмэгтэй гитар тоглодог. They work in an office. Тэд нар оффист ажилладаг. He likes coffee. Тэр кофенд дуртай. Ер нь л юм байж идэг. Хэвийн зүйл. We study English. Бид нар англи хэл сурдаг. Одоо үгүйсгэсэн өгүүлбэрийг үзье. Тэгэхээр үгүйсгэх өгүүлбэр дээр болохоор тэгдэггүй, ингэдэггүй гэдэг орчуулга орж ирнэ. I, we, you, they дээр do not гэж хэрэгэлдэг. Дараа нь үйл үг, аль ч үйл үг байж болно. Play, go, work. Ингэжиж би тоглодоггүй. Жишээ нь I do not play. We do not go. Бид нар явдаггүй. You do not work. Та ажил хийдэггүй. Эсвэл та нар ажил хийдэггүй. За тэгэхээр товчилсан хэлбэр нь бол don't болчдөг яриан дээр. Бичгтээ do not. He, she, it дээр болохоор does not гэж орж ирдэг. He does not play гэдэг ч юм уу. Go үйл үг ерөөсөө хувирахгүй үгүйсгэх хувилбар дээр. He doesn't play. Тэр эрэгтэй тоглодоггүй. She doesn't work. Тэр эмэгтэй ажил хийдэггүй. It doesn't go. Энэ зүйл явдаггүй гэдэг ч юм уу. Тийм ээ одоо автомат одоо зүйл дээр ярихад ийм хувиргалтай байгаа. Үгүйсгэх өгүүлбэр дээр яриан дээр хэрхэн яаж товчилдгийг харъя. I, we, you, they дээр do not гэдэг маань don't болчихж байгаа. Тэгэл үйл үг хэвээрээ орчуулга нь мөн адил хэвээрээ. He, she, it дээр does not гэдэг нь doesn't болоод үйл үг хэвээрээ орчуулга мөн хэвээрээ байгаа. Жишээ харъя. I don't go to school every day.
Өдөр бүр сургууль руугаа явдаггүй. She doesn't play the guitar. Тэр эмэгтэй гитар тоглодоггүй. They don't work in an office. Тэд нар оффист ажилладаггүй. He doesn't like coffee. Тэр эрэгтэй кофенд дурггүй. We don't study Chinese. Бид нар хятад хэл сурдаггүй. Тэгэхээр дандаа тогтмол хийдэггүй зүйлс байгаа. Одоо асуух хэлбэрийг үзье. Тэгдэггүй, ингэдэггүй, яадаггүй те ер нь тогтмол яадаггүй гэдгийг асуухад дүү дасаар асуудаг. I, we, you, they дээр дүүгээр хэлж асуудаг. Тэгээ үйл өгöd хэвээрээ. Play, go, work. Тэгжиж тоглодгоо, явдгоо, ажил хийдгүү гэдгийг асуу. Жишээ нь do you work? Та ажил хийдгүү. Do they play? Тэд нар тоглодгоо гэж асуу. Тэгвэл does-ыг he sheet дээр хэрэглэнэ. Үйл үг бас хувирахгүй. Play, go, work. Орчуулга бас хувирахгүй. Тэгэхээр does he play? Тэр тоглодгоо. Does she go? Тэр явдгоо. Does it work? Энэ зүйл ажилдгоо гэж одоо асууна. Асуулт хариултыг харъя. Одоо та бүхэн хэрхэн яаж асуухыг мэднэ. Үүний хариулт нь хэрв I дээр хариу өгөх гэж байгаа бол yes I do. No I do not. We дээр хариу өгөх гэж байгаа бол yes we do. No we do not. You дээр хариу өгөх бол yes you do. No you do not. Yes they do. They дээр хариу өгөхөд no they do not. He дээр хариу өгөхөд yes he does. No he does not. Yes she does. No she does not. Хамгийн сүүлийнх нь it дээр хариу өгөхөд yes it does. No it does not. Ингээд үгүйсгэх хувилбар дээр бол дахиад товчлол орж ирдэг. Харин yes гэж байгаа тийм ээ гэдэг хувилбар дээр өөр товчлол байхгүй. Харъя. No I don't. No we don't. No you don't. No they don't. No he doesn't. No she doesn't. No it doesn't. Does not гэдгээ нийлүүлчихдэг. Жишээн дээр харъя. Do you go to school every day? Чи өдөр бүр сургуультай явдгөө? Yes I do. No I don't. Тэгдэг, явдаг, явдггүйгээ хариулчихна. Does she play the guitar? Тэр гитар тоглодгоо? Yes she does. No she doesn't. Тоглодог, тоглодоггүй. Do they work in an office? Тэд нар оффист ажилладаг. Yes they do. No they don't. Тэд нар ажилладаг, эсвэл ажилладаг. Does he like coffee? Тэр кофенд дуртай юу? Yes he does. No he doesn't. Тэмээ дуртай дургүй. Do we study English? Бид нар ч англи хэл сурдаггүй. Тэгдэг, тэгдэггүй. He sheet дээр s юм уу es төгсгөлийг залгадаг. Тэгэхээр ямар үед хэрэглэх вэ гэдгийг үзье. Ямар үед нь s гэж хэрэглээд ямар үед нь es. Тэгээ үйл үгийн төгсгөлийг харъя. Хизээ хэрэглэх үү? Тэгээд үйл үгнүүдийг орчуулгатаа харъя. Эхлээд es-ийг хэрэглэх тохиолдол. CH, SH, S, X, Z, O-гээр төгссөн үйл үгний араас es авдаг. Watches, washes, fixes, goes гэх жишээ. Y-аар төгссөн үгийн ард бол Y нь I болоод es авдаг. За тэгэхээр гийгүүлэгчийн араас Y байгаа тохиолдолд байх нь. Жишээ нь study, studies, сурдаг, судалдаг гэсэн үг. Tries, оролддог. S-ээр төгсөх хувилбарыг харъя. Эхшгийн дараа
Y орж ирээд тухайн үйл үг төгссөн байх юм бол шууд S авдаг. Жишээ нь A гişгийн араас Y ороод ирэхэд шууд S залгах чинь. Plays тоглодог. За дараа нь дахиад нэг S авах тохиолдол юу гэхээр бусад бүх үйл үгнүүд дээр шууд S залгадаг. Одоо энэ эхний 3 энэ төгсгөл биш болвол бусдын дээр нь бүгдэн дээр нь шууд S works, reads. Exercise 1. Хаалтанд байгаа үгсийг ашиглан хоосон зайг бөглөөрэй. He go to school every day. They not watch TV in the morning. You like apples. My mother cook хоол хийх dinner every evening. It rain бороорох a lot in autumn. Намарцаг. Одоо бичлэгтээ пауз тавиад эднэрийг зөвхөн үйл үгнүүдийг нь хараад хувиргаад үзээрэй. За одоо шалгая. He гэж байгаа учраас ES авч goes. They don't watch. Do you like? My mother cooks. It rains. За тэгэхээр энэ цаг дээр нэг одоо давуу тал юу гэдэг вэ гэхээр бид нар энэ үйл үгнүүдийнхаа утгыг мэдэхгүй байж болно. Гэхдээ үүлийн энэ гол эзэд хинбэ гэдгийг хараад тэр бие дээр нь хувиргана. Тэгэхээр rain гэдэг үгийг мэдэхгүй байлаа ч гэсэн it гэдэг дээр үйл үгийн дараа s авна. It rains. Бороо ордог. Exercise 2. Англи хэл рүү орчуулад үзсэн нэг хэдэн өгүүлбэр. Би өдөр бүр кофе уудаг. Тэр ном уншдаггүй. Эрэгтэй байж болно, эмэгтэй байж болно. Тэд нар амралтын өдрүүдэд сакс тоглодог. Чи хөгжим сонсдгоо. За эдрийг нэг хэдхэн минут бодоод юм уу бичээд англи руу оруулаарай. Одоо хариугаа шалгая. I drink coffee every day. She doesn't read books. They play basketball on weekends. Do you listen to music? Ингээд өнөөдрийн хичээл маань дуусч байна. Хичээлд хамт байсан танд баярлалаа. Хэрэг та миний англи хэлний хичээлийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol TOEFL сувагт маань subscribe хийгээрэй. Хажуугийн all буюу бүгд товчийг даруул намайг шинэ хичээл оруулах болгонд танд автоматар мэдээлэл очоод байна. Хэрэг танд хичээл маань таалагдсан бол лайк дараарай, бас сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Энэ нь миний дараагийн хичээлд урам зориг өгдөг юм шүү. Хэрэг танд миний YouTube-аар зааж байгаа хичээл таалагдж байгаа болоод дээрэс нь та англи хэлийг онлайнаар сурахыг хүсвэл би анхан болон дунд шатны хичээлийг ангиар мөн ганцаарчлан зааж байгаа шүү. Холбогдоорой. Баярлалаа. Дараагийн хичээлдээр уулзъя.